Ер нь улаан бурхан өвчин нь ямар шинж тэмдэгтэй илэрдэг вэ? Хүндрэх юм бол эрүүл мэндэд ямар эрсдэлтэй вэ? За улаан бурхан өвчин маань голдуу нөгөө бага насны хүүхэд илүү түлхүү өвддөг. Гэхдээ бас насан туршид бас өвдөж болно. Гэхдээ хүндрэх эрсдэл нь бага насны хүүхдэд илүүтэй их хүндрэх эрсдэлтэй байдаг. За илэрдэг шинж тэмдэг нь бол нүд улаан, нүд өвдөн тийм ээ, нүд өрөвсөн нуух гоожин, хал урна, за тууралт гарна. Хамгийн гол онцлог маань тууралт байгаа штэ. Улаан бурхны тууралт маань яг хөхөр дээрээсээ доошрлсон маягтайгаар ингэж эхэлж явдаг байгаа. 15 16 онд Монгол Улсын хэмжээнд дэгдэлт бүртгэгдсэн штэ, дэгдэлт болсон. Энийг бид нар дархлаажуулалтаар давж гарсан тийм ээ. Энэ дэгдэлтийн үеэр хэн хүндэрсэн гэхээр ерөөсөө л дандаа бага насны хүүхдүүд, сартаа хүүхдүүд илүүтэй хүндэрч ирсэн байгаа. Дархлаажуулалтанд ер нь хамрагдахаар эрэхтэй эцэг эхчүүд маань хүүхдийнхаа юун дээр анхаарах хэрэгтэй вэ? Ямар одоо бэлтгэл бэлэн хийж хангаж хэрэгтэй вэ? Магадгүй бас нөгөө вакцин хийлгэсний дараа сөрөг уулга гарах ч гэдэг юм уу, ийм санаа зовж байгаа асуудал бас их байдаг. За энэ нэмэлт дархлаажуулалтанд хэлэхээр эрэхтэй нөгөө л вакцин хийлгэхдээ ямар бэлтгэл хангадав тийм ээ, дулаан хувцлах гэх мэтлэн тийм ээ. За тэгээ сэтгэл зүйн бэлтгэл байдал, бэлэн байдал гэх мэтлэн бэлтгэлээ хангаж ирнэ. За дархлаажуулалтын дараа мэдээж тарьсан газар улаах, хавдах, эмзэглэх, хүндрэлэх гих мэтлэн шинж тэмдгүүд бол илэрнэ. Энэ бол вакцины дараа байдаг урвалууд байгаа шүү дээ, тийм ээ, илэрч болно. Гэхдээ энэ бол бас нэг 2-3 хоногийн дараа арилах юм байгаад байгаа. За иргэдийн хувьд бол нөгөө ямар ч төрлийн дархлаажуулалт вакцинд бол эргэлзээ бол бас төгөмөл байгаад байдаг. Мэдээж бас дархлаажуулалт хийхин тулд судалгаа шинжилгээнд дээр тулгуурлаж бас энэ үйл ажиллагааг хийж зохион байгуулж байгаа тийм ээ. Одоо энэ вакцин дархлаажуулалт гэдэг юм чи ерөөсөө шинжилгээ ухааны үндэстэй хийгдэж байгаа юм шүү дээ, тийм ээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар хүлээн зөвшөөрөгдсөн, тэндээс зөвшөөрлөө авагдсан. За энэ ялангуяа энэ нэмэлт дархлаажуулалтаар хийгдэж байгаа улаан бурхан улаануудын вакцин бол энэтхэг улсад үйлдвэрлэгдсэн вакцин байгаа. За нэг жишээлбэл одоо энэ товлол гээл дээ, энэ дэлгэцэн дээр байгаа учраас би энэ товлол дээр л илүү төлхөө жишээ яддаг шүү дээ. 2 сартаад 3 сартаад энэ ядаж энэ хугацаа хэдийд хийх үү, хинд хэдэн настаад нь хийх үү, ямар хугацаанд хийх үү гэдэг чи ерөөсөө л бүгд шинжилгээ ухааны нотлохоотой хийгдэж байгаа. За энэ улаан бурхны вакцин бол ерөөсөө ялангуяа олон жилийн турш судлагдсан, нотлогдсон юм байгаа шүү дээ. За одоо энд жишээ хэлье. Жишээлбэл Монгол Улсын хэмжээнд манайх улаан бурхны вакциныг 1974 оноос эхэлж хийсэн байгаа. За ингээд 89 оны хавцаа 2 тонн хийжсэн. За ингээд сүүлд ингээд 2000-ад оноос эхлээд улаан бурхан, хавдар, улаанууд гэсэн юм гурвалсан, хавсарсан вакциныг хийж гисэн байна. Энэний маань товлол хизээвэ гэхээр 9 сартай 2 настай байна. 9 сартай 2 настай. Улаан бурхан, хавдар, улаанууд гэсэн гурвалсан хавсарсан вакцин. За энэ нэмэлт вакцинд дархлаажуулалтанд бол улаан бурхан, улаануудын 2 вакцин хавсарч явж байгаа юм байна. За энэ дээр бас нэг нэр эцэг эхчүүд анхаарахад бол яг үхээр эцэг эхчүүд эргэлзэж байгаа л да бид нар товлолынхаа вакциныг хийлгэсэн шүү дээ. Тэгэхээр заавал энэ нэмэлт вакциныг хийлгэх хэрэгтэй мүү гэж байгаа. Товлолын вакцинд хамрагдаагүй хамаагүй хийлгэнэ. Гэхдээ вакцины хоорондын зай маань 1 сар байх ёстой. За мөн бас нэг асуудал гарч ирдэг. Бид нар өмнө магадгүй 15 16 оны өмнө одоо магадгүй нөгөө 8 настай хүүхэд маань 15 16 оны дэгдэлт үеэр улаан бурхнаар өвдсөн байж болно шүү дээ, тийм ээ. Улаан бурхнаар бид нар өвдцөө. Тэгэхээр энэ вакциныг хийлгэх хэрэгтэй юм уу? Одоогийн вакциныг хийлгэнэ. Яагаад гэвэл энэ чинь улаануудтай хавсарсан вакцин байна. Тэгэхээр хийлгэнэ гэсэн. Улаан бурхан улаанууд гэж яриад байна. Улаанууд гэдэг нь ямар вэ? Улаанууд гэдэг нь бас нэг улаан бурханд төстэй амьсгалын замаар халдварладаг халдвар төвчин байгаа. Гэхдээ улаан бурхныг бодвол арай өөр, тууралт нь арай өөр юм хүчил байгаа. Хоёр өөр хүч баггүй юу? Одоо хүндрэх юм бол эрсдлийн адилхан ерөөсөө бага насны хүүхэд өвдөн хүндрэх эрсдэлтэй амьсгалын замаар халдварладаг юм хүчил байгаа. Дэлгэсэн баярлалаа.